тохируулж өгөөд тэн дээрээ хуваараа оруулаад ингээд чиглэлээд явах нь гэсэн үг шүү. Тэгэхээр бусад багш нар маань яг нь эрс тэмдэглэлээ бичгээ хүлээгээд хувааруудаа ерөнхийдөө хүлээгээд за дээрэс нь багшийн журналаараа хянах самбаруудаа харчаад хянах самбар дээрээ аль ангийн ямар хуваар орж ирээгүй байна вэ гэдэг хяналтуудаа хийгээд тэр багш нартаа тавих шаардлагуудаа тавиад явах нь гэсэн үг шүү. За ийм зүйлүүдийг менежертэй нь ярилцаад тохиролцсны үндсэн дээр та хэдтэй ингээ өнөөдрийнхөө мэдээллүүдийг болоод ингээ хүргэж байна. За баярлалаа. За асууж тодруулах юмнууд чөлөөтэй асууж болно шүү дээ. Батлах бүх гараар өгөөд байна. Орой минь сонгон хичээлийн дээгүүр дагуурлаа гэж яаж байгаа вэ? Одоо энэ бас дээгүүр нөгөө дагуурлаа маань. Тэрийг багш нар нь хоорондоо яаж хийж байгаа шийдэн. Одоо юу яах вэ гэдэг чинь хоёр хоорондоо зөрүүг нэг сонгонуудаа тавьж юм байдаг шүү дээ. За нэг багш дээгүүр дээрээ тавьчлаа гэхэд нөгөө багш доогуур дээрээ тавьчих. За нэг багш маань микийг хаагаарай. Бардгон багшаа нэг хаагаарай. Бардгон багшаа нэг хаагаарай. Дээгүүр дагуур айлах уу гэдгийг шийдвэр гаргаарай заяа. Багш нар нь хоорондоо ярилцаж үзээ дээгүүр доогуур тавих уу гэдгээ шийдцгээгээрээ математикийнхаа цагийг дээгүүр тавих юм бол монгол хэлнийхээ цагийг доогуур тавьдаг ч юм уу. Ерөнхийдөө ингэж сөөлжиж ингэж цагуудаа тавьдаг юм байлээ шүү дээ багш нар маань. Тэ? Тэгэхээр ерөнхийдөө бол таны зүгээс та математикийнхаа цагийг дээгүүр дээрээ тавьчихсан бол монгол хэлнийхээ цагийг доогуур дээрээ л тавьчих. Ерөнхийдөө бол тэр чинь зүгээр 7 хоног өнжөөл 7 хоног орноо гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн 7 хоногт 2 цаг орох бол 2 цагаараа л гараад ирнэ. Монгол хэл математик чинь ер нь бол ялгаагүй байх гэсэн үг шүү дээ, тий? Тэгэхээр та дээгүүртэй цаг оруулсан бол доогууртай цаг оруулъя, доогууртай цаг оруулсан бол дээгүүртэй цагаа оруулаад зөрүүлчих заяа. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй. За энэ комент хийгээд ах шиг байна тий. Хичээл зохицуулагчаас авсан юм уу гэд. Тэгэхээр би бас хуваараад чи сайн мэдгүй ч бас хэлж мэдгүй байгаа хата. Гэхдээ яг ингээд та хэд маань өөрсдөө ингээд зөрүүлж байна шүү дээ. За
Гацаад шүү. Одоо зүгээр юм. Гэхдээ өмнөх нь бол сонсогдсонгүй шүү. Гацаад. Домен хаягаа Давхгүй юу дөрвөө. сүүлийн ярьсан зүйл дээр Мик нь парчнаад байна уу? дуу чимээ орж ирээд ерөөсөө сонсогдсонгүй шүү. Ялгаагүй л бай. Микэд саргаад байна. За Алтан гомбо шимиг гэсэн. Ингээд та маань сая ойлгочлаа шүү дээ тий. За тийм юмнууд ерөнхийдөө хийх хэрэгтэй байна гэдэг зүйлүүдээ ойлгоцсон. Тэн дээр асууж тодруулах зүйлүүд юу байна? Асууж тодруулаарай. За тэгээд болж байгаа багш нар байгаа шүү. Хичээлийн тэмдэглэл мөнгөлсөө одоо ингээд оруулаад ингээд үсцэн ингээд болж байгаа багш нар байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг л систем ажиллаж байгаа учраас тэр нь болохгүй энэ нь болохгүй гэсэн асуудлууд бол байхгүй шүү дээ. Бүх багш нарыг болох хэрэгтэй. Тэгээд сая ингээд 7-гийн 2 өөр багш орж байгаа. Тэгээд 7-оор ингээд 2 өөр багш орж байгаа. Тэ 2 ингээд 2 өөр багш орж байгаа. Тэгтэл ингээд харагдахгүй байна гэсэн асуудлыг ярьж шүү дээ, тэ. Тэгэхээр адилхан л багш нар дээр нь бүгдэн дээр нь л адилхан ингээд ажилдгаараа ажиллаж байгаа нэг багш дээр нь харагдаад нөгөө багш дээр нь харагдахгүй гэсэн асуудал байхгүй байхгүй юу. Тэгэхээр хөтөлбөрөө яаж оруулсан те яг одоо ингээд тань дээр тэр хөтөлбөрийг орно гэсэн тохиргоо ч байгаа мó те заах аргын нийтлэлээр одоо ингээд хуваарлагдж байгаа шүү дээ. Тэгэхээр заах аргын нийтлэлтэй ингээд манай багш нар маань зөв хамтарсан юм уу ч гэдэг юм уу те тэдрийг ингээд менежерээрээ шалгуулаад тасаа юу нэг том асуудал байхгүй шүү дээ. Тэгээ ингээд шалгуулах болно гэсэн Ахгүйр юу царгээд байгаа юм бол тоо. Тэгэхээр ямар нэгэн асуудлууд бол байх үгсөө юу. Тэгэхээр одоо ингээд өсвүүдээ ингээд юу ч ингээд
цахим журналынхаа төвшөнд хурдан хугацаанд жигдэхгүй болоод одоо хэдүүлээ дэвшил төгсөлт ч гэдэг юм уу те ингээд араасаа ингээд ажлууд маань байж байгаа. Тэгэхээр нэг зүйл дээр амар удаан төвлөрөхгүйгээр хэдүүлээ яг хуваар ороод ингээд жигдэхий явчих юм болоод ингээд цахим журналын чинь хувьд ингээд хэцүү зүйл бол нэгч байхгүй. Та хэд бичдэг өмнө нь яаж бичдэг байсан тэрийгэл бичээл те ингээд хоорондоо хуваалцаад ч юм ингээд цаашаа яваад ингээд ашиглаад яваад байна гэсэн үг шүү. За өөр асууж тодорхой зүйлүүд байна уу? За өөр асууж тодруулах зүйл байхгүй бол өнөөдрийнхөө сургалтыг ингээд өндөрлөе. За тэр багш нарын тохиргоон дээр гарч ирэхгүй байгаа багш нарынхаа мэдээллүүдийг сайхан бичиж гаргаад менежертэй ер нь ихдэг гэхэд ер нь бүх багш нар ерөнхийдөө өгсөн байх шүү. Танай ингээд орох ёстой англи хэлийг орох ёстой багш чи гарч ирэхгүй ингээд тохиолдлууд байгаад ах юм бол тэдрийгээ сайхан ангиараа сайхан багш нар маань бичээд менежертэй өгөөрэй. Тэгээ нэгтгэж ерөнхийдөө менежертэй холбогдоод тэр багш нар чинь гарч ирэхгүй байгаа асуудлуудыг нэгдүгээр шийднэ. За тэгээд хичээлийн тохиргоогийн чинь жигдлэх ажлыг ерөнхийдөө нэгтгэх өдөр ер нь төлөвлөж агаад хичээлийн тохиргоогийн чинь ер нь бол нэгтгэх шүү. Тэ? За одоо ингээд бүгдийг ингээд аагаас тэ 1-р ангиас 12-р анги бүх бүлгүүдийг хараад хичээлийн тохиргоо жигэд яг зөв хийгдсэн байна уу, хийдэггүй байна уу, аль багш нь дутуу байна, аль багш нь ингээд бүрэн байна гэдэг ажлыг нэгтгэх өдөр менежертэй нэр зохион байгуулнаа. Тэгэхээр нэгтгэх өдөр гэхэд танай ингээд хөгжим ордог байх чинь байхгүй байх юм бол хөгжим ордог багшийнхаа мэдээллийг өгмөр байх шүү. За нэгтгэд ингээд зохион байгуулсан. За тэгвэл өнөөдрийнхөө сургалтыг ингээд өндөрлөе дөө. За ингээд амралтын өдөр ч гэсэн цаг гаргаад орж ирсэн багш нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Тэгэхээр ингээд хувь хувьдаа өөр өөрсдийнхөө юмыг хийчихвэл асуудлуудыг шийдэгдээд явах нь шүү. За ерөнхийдөө багш нар маань нэлээд сайн ойлголт авсан байхаа гэж бодож байна. За тэгээд сургалт зохион байгуулсан багш нартай баярлалаа. Амралтын өдөр бас цаг зав зарцуулан сургалтанд оролцсон багш нартай их баярлалаа. За баярлалаа.